За сайн байцгаана та бүхэн өндрийн мэдээ хүргэе. За хамгийн сүүлд 5 сарын 5-нд мэдээлэл орсон сошиалны 10 хоног 12 хоног өнгөрчихсөн юм байна. За тэгээд блогороо дамжуулаад одоо бас нэг оюун санааны сэрхийн талаарх Joy Dispenza гэдэг хүний мэдээллийг одоо орчуулж оруулж байвал ямар вэ гэж асуусан. Гэтэл нэлээд олон хүмүүс бол ер нь тэр ивийг чи сонсч хүсэлтэй байна. Зарим нь бол ер нь сонсдгоо гэсэн байна. За мэдээж цөө хэдэн хүн бол за тэргээр ер нь яах юм бэ гэсэн байна. За тэгэхээр энэ бол яг олонх нь сонсох хүсэлтэй байгаа болохоор бас нэг ихний богинохоо мэдээллийг оруулчих гэж бодлоо. За энэ мэдээлэл бол ерөнхийдөө тэр оюун санаа буюу сүнсний сэрхүй гэдэг зүйлд бас нэлээд хамаатай. Аль хэдийнэ сэрсэн буюу сэрхээр одоо нэлээд одоо бэлтгэгдчихсэн ийм хүмүүст бол нэлээд ойр сонсогдох ийм мэдээлэл юм байнамаа. За тэгээд чи энэ бол одоо миний блогийг хийж эхэлсэн цагаас хойш хэрвээ та сонсч байсан бол ерөнхийдөө ведийн зурхаа болоод тоон зурхаатай холбоотой юм бас нэлээд яриад байгаа. тэрийг та нар анзаарсан бах. За тэгэхээр энэ бол бас тоон зурхаатай холбоотой ч гэж хийж болно. За тэгэхээр тэр Joy Dispenza гэдэг хүн бодвол оюун санаа сэрхүй бясалгалын талаар ярихаас гадна бас дорны маш олон мэдлгүүдийг энэ лүгөө оруулж ярьдаг болохоор тоон зурхаатай холбоотой энэ нэгэн зүйлийг бас ингэ яриад байгаа юм. За тэгэхээр өнөөдөр бол 5 сарын 19-ний өдөр. За энэ өдөр бол жирийн нэг өдөр биш гинэ. Joy Dispenza-гийн ярьж байсан юмнаас авч орчуулж байгаа шүү. За тэгэхээр жирийн нэг өдөр биш гэж байна. За яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энэ бол одоо календараар одоо жишээлбэл ухаанлын хуудсан дээр 5 сарын 19 гэж бичсэн байгаа ч гэсэн энэ бол одоо дээд ертөнц гэдэг юм уу одоо оюуны сэрхүй гэдэг юм уу одоо тийм сүнслэг хөгжлийг нэлээд одоо ухаарсан мэдсэн хүмүүсийн тухайтад бол космик буюу одоо огторхуйн хаалга гэж хэлдэг. Тэрүүд ч гэсэн бид нар бас огторхуйн хаалга нэгдэж гинэ гэдээ оруулсан шүү дээ. Яг түүнтэй адилхан. Манай Монгол одоо дорны зурхаач гэсэн огторхуйн үүд нэгдэх гэж ярьдаг шүү дээ. За энд бол бас яг 999 буюу 999 гэсэн тоон дээр тодорхойлоод юу яагаад төвлөрөд ярьж байгаа юм. За 5 сарын 19 гэдэг бол зүгээр нэг өдөр биш. Энэ бол зарим нэгэн одоо чухал хаалгууд идэвхжил, энергийн идэвхжил гэх юм уу? Тийм нэг зүйлд та бүхнийг уриалан дуудаж байгаа ийм өдрөө гэж ингэж хэлж байна. За тэгэхээр энэ болохоор эрчим хүчний хувьд бол тийм маш хүчтэй. Тэгээд бол одоо ертөнц дахин болвол одоо та бүхнийг салах дуусгах ёстой тэр зүйлийг бол одоо хурдан дуусгах цаг шүү гэж уриалж дуудсан. Шинэ алхам хийх бол цаг бол одоо бас мөн шүү гэж ингэж уриалж дуудсан юм хүчтэй энерги бүхий өдөр гинэ. Тэгэхээр энэ бол бас тэр нумеролог буюу одоо тоон одоо зурхаа тоон утгатай ч гэсэн холбоотой 9 тоо гэдэг бол ерөнхийдөө аливаа нэгэн цикл буюу одоо үе мөчлөгийг дуусгах, дээрэс нь цоо шинийг эхлэх ийм бол зурцэг гэж ингэж үздэг. За тэгээд дээрэс нь энд бол хэрвээ та энийг одоо үзэж байгаа бол энийг сонсож байна гэдэг бол бас тохиолдлын зүйл биш ээ. Та бол одоо сэрхэд бэлэн болчихсон альсвал сэрж байгаа оюуны хөгжлийг оюун санааны одоо утга учирыг хайж байгаа ийм хүн юм байна гэд ойлгочих болно гэнэ л дээ. За тэгэхээр энд бол таны дотоод талд бол ерөөсөө аль хэдийнэ сэрхэд бэлэн болчихсон та дотроо бол. За тэгэхээр энэ одоо хэрвээ та ингэ сэрхэд бэлэн болчихсон байгаа бол тэгтээ танд ямар нэг юм зүйл одоо жоохон удаашраад байгаа ч юм шиг ертөнц дахин тэр чигээрээ одоо ингээд яаж юу хийхээ ч мэдэхгүй ингээд пауз юм түр ингээд зогсолт хийчихсэн байгаа ч юм шиг ингэж санагдчихэж магадгүй гэнэ л дээ. Хэрвээ танд тиймэрхүү юм санагдаад одоо юу хийх нь цаашаа юу хийх нь тодорхойгүй ямар алхам хийх нь тодорхойгүй удаашрсан юм шиг санагдаад байгаа бол энэ бол таны хувьд бол юу гэхээр маш тийм чухал эргэлтийн цаг дээр ирсэн байна гэсэн үг гэж байна. За тэгэхээр 5 сарын 19 гэдэг бол ерөнхийдөө одоо тэр хуучнаасаа салах, эдгэрэх, дэвших, өөр төвшөнд гарахад одоо тийм оргил үе 9 тооны бэлгэдлийн орж ирж байгаа юм. За тэгэхээр энэ бол бас эргэлтийн цаг гэж хэлж байгаа юм. За тэгэхээр энийг бол бас хүн болгон бас мэдрээд байдгүй гинэ. Ягаад гэвэл энэ ихэнх хүмүүс бол энийг анзаардаггүй. Ягаад гэвэл тэд нар одоо гадаад ертөнцийн материалын ертөнцийн одоо тэр олон үйл явдал өөмэн самуун донд бол үргэлж завгүй байдаг болохоор энийг анзаардаггүй гинэ. Хэрвээ та энийг анзаараад энийг үнэхээр сонирхоод сонсож байгаа бол энэ таны цаг ирсэн гэсэн үг гэж хэлж байгаа юм байна.
За тэгэхээр энэ бол энэ 9 гэсэн одоо тэр окторгын хаалгуудын одоо ийм идэвхжлийн цаг энэ төр гэж хэлээд байгаа. Энэ тухай бол энд өгүүлж байгаа юм байна. За тэгэхээр энэ 5 сарын 19 гэдэг бол таны бодож байгаагаас арай илүү. Өөрөөр хэлбэл чиний оюун санаа одоо ертөнцийн одоо тэр тахны одоо энэ өөрчлөлтийг яг тийм шилжилтийн нийт зэгтээ ингээд хосолцсон одоо ингээд нэг зүгрөө ингээд явж байна гэсэн утгатай гэнэ л дээ. Одоо магадгүй та одоо жишээлбэл 999 гэсэн энэ тоог одоо хэрвээ олонтаа хардаг бол энэ зөвхөн одоо тэр барууны зурхаачид бол энийг ингээд angle number буюу одоо сахиусан тэнгэр эс чам тохио өгж байгаа тоо энэ гэж хэлдэг шээ. Ерөнхийдөө олон тоонуудын ийм адил 1 1 3 3 9 9 6 6 гэдэг юм уу. Иймэрхүү тоонуудыг бол тэгж хэлдэг. Тэгэхээр энэ бол бүр эртний одоо жишээлбэл тийм хүмүүсийн одоо мистик гэж хэлдэг тийм нууцлаг тиймэрхүү одоо утга санааг илэрхийлдэг. Ерөнхийдөө тэг эдгэрэх хуучин зүйлээсээ салах зарим нэгэн одоо оюун санааны хувьд бол маш том тийм сэрэлт өөрчлөлт хосолт болохыг илэрхийлдэг гэж хэлж байна. За тэгэхээр энэ үед бол яадаг гэхээр коллектив буюу одоо маш олон хүмүүс одоо жишээлбэл сэрчгсэн байгаа гэсэн үг тийм үү? Сэрчсэн байгаа тийм олон хүмүүсийн одоо тэр бясалгал хийдэгч гэдэг юм уу? Одоо оюурны гэгэрл энэ бүх талыг хөгжүүлэхийг орддог тэр зам руу хэдийнэ орчихсон энэ олон хүмүүсийн коллектив буюу одоо нөгөө хамтын тийм энергийн тийм одоо хаалга руу та бас нэгдэж орж байна гэсэн утгатай юм байна л да. За тэгэхээр 9 гэдэг тооны цаана одоо байдаг нэг нууцлаг тэр нэг одоо дүр зураг гэх юм уу? Тэр болвол магадгүй одоо та энийг урд нь бас тэр болгон сонсож байгаагүй ч байж магадгүй гэж байна. За тэгэхээр яагаад энэ 5 сарын 19-ыг чухал гэж үзэж байгаа вэ гэхээр 2025 он гэдэг бол бүх тоонуудыг нь хоорондоо нэмчихээр 9 гэж гардаг. За тэгэхээр түрүү бас дурсан 9 тооны бэлэгдэл бол 9 гэдэг бол нэг том циклийг төгсгөөд дараагийн шинэ цикл эхэллээ гэж хэлдэг те. Тэгэхээр 5 сарын 19 гэхээр бол мөн одоо 9 тооны идэвхжил бас энд цуг орчиж байгаа юм. Тэгэхээр бол та 9 тооны утгын цаана бол юу вэ гэхээр нэг зүйлийг төгсгөөд хуучин зүйлийг төгсгөөд цаашийн эхлэл рүү орж байна. Өөрөөр хэлбэл нэг хаалгыг хаагаад дараагийн шинэ хаалгыг нээж гинэ гэдгийг ийм утга учирыг эндээс олж харна гэж байна. Хэрвээ одоо жишээлбэл та энэ яагаад заавал 5 сарын 19 гэж энэ төр гэж та ингээд ойлгохгүй байгаа бол жишээлбэл өөрийнхөө амьдралын одоо өнгөрсөн одоо тэр 9 жилийн цикл гэж бас би өмнө бас хүний амьдрал 9 жилийн циклээр гэдэг юм одоо тодорхойлогддог гэдэг ярьжсэн. Тэрийг бас эргээд харчхад бас 9 тооны энэ утга учирыг бас нэлээд ойлгоод явчих хаа гэж бодож байна. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө тийм чухал юм мөчлийн юм дурвас үе. Маш тийм хүчтэй эргэжин хүчийг бол одоо хоримтлуулсан маш тийм чухал үе гэнэ л дээ. Тэгэхээр бол энэ бол та тэр нэг тийм чухал эрчим хүчтэй тийм нэгэн хаалгыг та тогшиж ороход ийм бэлэн болно л гэж байгаа юм уу гэж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж материалын талаас яриаггүй гэдгийг бол та нар ойлгож байгаа. Оюун санааны төвшөнд, сүнсний төвшөнд энэ төр гэж ярьж байгааг та бүхэн ойлгож байгаа хаа. За тэгэхээр 5 сарын 19 9 тооны бэлгэлийн тухай ерөнхийдөө бол бас ингээ ойлгоцсон байх гэж бодож байна. Яагаад гэдэг одоо эргэлзэж байгаа бол дахиад жоохон тодруулчихад энэ бол тэр тооны цаана
гариг иргэсийн нөлөөнд дор тэр энергийн эрчим хүчний үйлдэл давтамжууд нь маш өндөр түвшинд байдаг ийм үе л гэд ойлгочих болох юм байна. Тэгэхээр энэ үеийг бол та өөрөө одоо барьж авч одоо алдахгүй барьж авч тэр үед өөрийгөө одоо амьдралыг өөрчлөх тэр нэгэн үе шат руу өөрөөр хэлбэл тэр нэгэн хаалгыг тогшиж орох ийм үе л гэж хэлж байгаа юм. За тэгэхээр энэ нь ямар учиртай юм бэ гэхээр за мэдээж материалын түвшин материалын амьдралын хаалгыг яриаггүй гэдгийг ойлгож байгаа тийм. За тэгэхээр энэ бол энэ хаалга гэдэг бол энэ эрчим хүчний үйлдэл энэ долгионд та нэгдснээрээ та оюун санааны болон сэтгэл зүйн хувьд зөвхөн өөрчлөгдөд зогсчих биш. Харин таны яг материалын амьдралд одоо жишээлбэл энэ бүх одоо таатай боломжууд таны өмнө гинт гарч ирдэг ч юм уу те. Аль эсвэл одоо аюу олон одоо удаан жилийн туршид тодорхойгүй байсан асуудлуудыг шийдэх гинтийн тийм таатай боломжууд өмнө чинь таны зам дээр тохиодог ч юм уу. Иймэрхүү боломжууд ингэж гарч ирдэг. Ийм таатай үе гэж хэлж байна. Тийм учраас бясалгадаг оюун санааны эрэлхийлэл хийдэг энэ хүмүүс бол энийг илүү идэвхтэй, илүү соргоор хүлээж авдаг гэж ингэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр энэ үйлслийн түвшин буюу одоо өндөр түвшингийн үйлсэл гэдэг юм энергийн энэ түвшинд хэрхэн хамгийн гол нь чи хэрхэн тэр түвшний энерги хэрхэн өөрийгөө тааруулах. Таны энерги чинь одоо давтамж тэр одоо үйлсэл долгионууд тэр дээд түвшингийн гэдэг юм уу тэр одоо тэр ертөнцийн гэдэг юм огторгын хаалга нэгдсэн гэж байгаа тэр тийм өндөр түвшингийн үйлсэлд хэрхэн нийцүүлж болох вэ гэдгийг л та бодох хэрэгтэй юм байна. За тэгэхээр энэ бүхэнд та нээлттэй байх тэр бэлтгэлийг л хангацсан байх хэрэгтэй гэж байгаа юм байна. За дараагийнх нь бол за тэгээд дээрс энэ үе бол таны удтал хойшинд барьж ийсэн тэр нэгэн зүйлөөр хэлвэл айдас аль эсвэл нэгэн эргэлзээ. За янз бүрийн айдас байж болно тийм ээ. Харилцааны огаасаа холдчих салчиж модуу гэсэн айдас ч гэдэг юм уу. Эсвэл ажилгүй болчихно гэсэн айдас ч гэдэг юм уу. Эсвэл нэг тийм токсик буюу одоо нэг тийм эрүүл бус тийм дарамттай харилцаанаасаа салмаар байгаа бол салж чадахгүй байдаг ч юм уу. Нэг иймэрхүү үед бол тэрнээс яг энэ үе бол яг тийм одоо айдас төгшөөр дарамт эргэлзээнээс салах маш сайн үе гэж хэлж байна. За тэгвэл энэ үенд яаж нэгд энэ зүйлд яаж нэгд энэ одоо тийм энергийн тийм өндөр үйлдэлтэй та тэрлүүд нэгтгэл юм бол амьдралаа өөрчилж чадах энэ долгион руу яаж нэгдэх вэ? Энэ бүхэнд яаж нэгдэх вэ гэхээр тэр бол мэдээж та бясалгал хийх. За тэгэхээр бясалгал хийн. Мэдээж хэрвээ та үнэхээр бясалгал хийж чадахгүй сураачгүй юм шиг санагдаад байгаа бол зүгээр л амьсгалаа зөв хуваарлаад тэгээд одоо өөрийнхөө биед чинь физикал буюу одоо шинэ махан биед чинь ямар мэдрэмж төрж байгаа гэдгийг шагнана гэсэн үг. За дээрэс нь хэрвээ бясалгал хийж чаддаг бол бүр сайн та зүрх сэтгэлээ сонсно гэсэн үг. Тэгэхдээ та бол энд заавал зарим нэгэн зүйлийн хариултыг яг одоо авъя гэж яарч хүчлэх түлхэх биш. Зөвхөн чи өөрийгөө нэх энэ талаар одоо та ямар алхам хийх вэ гэдгийгээ тэр өдөр энэ үед шийдэх. Ялангуяа одоо ямар нэгэн асуултанд хариу авах гэж байгаа бол тэрийг биччихэд өдөр тутам тэрийгээ дандаа идэвхжүүлж явахын тулд яах вэ гэхээр мэдээж бодох, бясалгах, тарин унших, өөрийгөө одоо арай илүү оюун санааны хувьд илүү одоо өндөр түвшинд хүрэхин тулд бясалгах иймэрхүү зүйлийг ерөнхийдөө дандаа ярьдаг. Joy Dispenza гэдэг хүн бол ганцхан энэ хүн ярьдаг биш, маш олон хүн ярьдаг л да. Гэхдээ энэ хүнийх маш олон сая дагагчтай, маш олон хүн энийг дагж байгаа болохоор арай илүү бас олон төрхийн сайн юм уу гэж бодож энийг орчуулж байгаа юм. За. Тэгээд дээрэс нь танд илэрж байгаа зарим нэгэн одоо өөрчлөлтийн зарим нэгэн одоо тийм шинж тэмдгүүд гэх юм бол нэг юм байдаг гэж юм л да. Гів гинтхэн одоо та нэг
маш тийм жижигхэн зүйлээс хит их сэтгэл хөдлөж таашаал авдаг ч юм уу. Аль эсвэл энэ үед гів гинтхэн одоо тийм огт санаанд ороогүй хуучин дурсамжууд нэгэн зэрэг одоо ингээд дурсамжтай нэгэн зэрэг ямар нэгэн одоо бас нэг үйл явдал яг ингэж зэрэгцэж ингэж санаанд ч орж ирдэг ч юм уу, эсвэл тохиолддог ч юм уу. Аль эсвэл гинтхэн таны бодол одоо тэр сэтгэл зүйн тэр мэдрэмж чинь маш юм гүн гүнзгий болдог ч юм уу. Энэ бол танд өөрчлөлт ирж байгаагийн тохиог юм л те. За тэгээд тэгэхээр бол эндээс эхлээд та бол одоо яах вэ гэхээр та өөрийнхөө хүсэж магадгүй та орон зайгаа илүү цэвэр одоо болгох гэдэг ч юм уу. Аль эсвэл ердөөсөө л баг өөрийнхөө гэрээг сэвэрлэх хүсэл төрхөөс эхэлдэг байх нь л те. За тэгээд дээрэс нь та аль болохоор одоо тэр маш олон хүн уйвсан бууж гисэн байдлаас жоохон ингэж хүн өөртөөгөө байж өөрийгөө одоо илүү ойлгох, илүү мэдрэх, дотооддоо ойлгоо сонсох тэр хүсэл чинь илүү төрөх ч юм уу те. Энэ бүхэн бол та одоо тэр өөрчлөлтөд бэлэн болчихжээ гэсэн үг. Тэгэхээр энэ бол зүгээр тохиолдлын зүйл биш гэж байна л да. Энэ бол одоо таны тэр энергийн эрчим хүчний тэр окторгуутын тэр том одоо асар хүчтэй долгионд дэгдэх тэр энерги чинь хөдөлгөөнд ороод ерөнхийдөө өөрчлөлтөд шинжилтэд бэлэн болжээ гэсэн үг гэж ингэж ярьдаг юм байна. За тэгээд та бүхэнд энэ бүхэн хэрвээ утга учиртай бас дагаж болмоор юм шиг санагдах юм бол цаашдаа ингээд бас коммент хэсэгт бичээд яваарай. За тэгээд энэ бүхэнд нэгэн гэх мэдээж бясалгал хийх гэдэг бол мэдээж таатантай 50 газар өөртөө сайхан тогтоо жижигхэн болон гिच гэсэн олоод тэгээд одоо өөрийнхөө хаана хүрнэ гэж бодож байгаа хэн байна гэж бодож байгаа ямар зорилго тавьсан байгаа тэр бүхнийг бодож бас өөртөө яг тийм дүрслэл яг тийм төрсэн байна, тийм газар очсон байна, тэгсэн байна, ингэсэн байна гэж өөртөө төсөөллийн тийм бясалгал хийхэд бас их сайн шүү гэж ингэж хэлж байгаа юм байна. За тэгэхээр 999 буюу одоо 5 сарын 19-ны энэ одоо докторгийн хаалга нэгдсэн эрчим хүчээр идэвхтэй болсон гэдэг энэ үе бол маш одоо тийм ховор бөгөөд оюун санааны маш гүн гүнзгий тийм өсөлтөнд төрөх юм чухал үе гэж ингэж ярьж байна. За тэгээд энэ хүрээдэн удаагийн подкаст өндөрлөе. Та бүхэн хэрвээ таалагдж байвал бусдад түгээгээд бас болж байна. Үргэлжлүүлэх мээр байвал үргэлжлүүл гэдгийг бичиж мэдээвэл их баяртай байх болно. За та бүхэнд баярлалаа. Дараа уулзъя. Баяртай.